За юу яцхан манайхаа. Өнөөдөр дараачихан партаа оруулаа. Шинээр орж ирж байгаа хүмүүс байвал өмнөх партыг үзчихэд орж ирээ заяа. Үзсэн байвал тэгээд одоо лайк болон сапа дараад бичлэгэндээ орцгоё. Харин хүлээ авах дээр байсан эмэгтэй өөрийгөө Lovely гэж танилцуулаад Кунаныг дагуулan урт хонглоор алхав. Тэгээд тэд том ногоон зүлгэн талбай дээр гарч ирлээ. Тэнд аль хэдийн 3 хүн зогсож байсан бөгөөд бүгд шалгуулахаар хүлээж байв. Кунан тэр хүмүүс рүү хараад шидийн үдээ ашиглав. Гурууланд нь ямар нэгэн нууц онцгой зүйл байгааг мэдэрчээ. Гэхдээ түүний анхаарал хамгийн захад ганцаараа зогсож байсан охин дээр очив. Учир нь тэр охин бусдаас өөр мэдрэмж төрүүлж байлаа. Чи ариун улсын гигэнт мөн үү гэж асуув. Охин баг зэрэг гайхаад тийм гэж хариуллаа. Гэхдээ чи намайг яаж таньсан юм бэ? Бид хоёр өмнө нь уулзаж байгаагүй шүү дээ гэж хэлв. Куна инээгээд би анх удаага гэрлийн шидтэй хүнийг харж байна. Тийм болохоор чиний шидийн талаар бүгдийг мэдхийг хүссэн юм. Тэгэхэд охин шууд гэрлийн шид бол бүх хүнээс дээгүүр чи усны шидтэй болохоор надаас сурах зүйл байхгүй гэж хэлв. Үүнийг сонсоод бусад хүмүүс гайхан бие биерийгээ харав. Учир нь шидэнд тийм зэрэглэл байдаггүй байлаа. Тэгээд охин өөрөө буруу зүйл хэлснээ ойлгов. Уучлаарай. Би сүмд намайг багаас минь ингэж зааж сургасан юм гэж тайлбарлав. Тэгээд үргэлжлүүлэн бас урьдчлаад уучлалтгүй. Надад босод хүмүүс шиг сэтгэл хөдлөл байдаггүй гэж хүмүүст хэлв. Тийм болохоор би зүгээр ярьж байсан ч хүнийг санамсаргүй гомдож магадгүй гэж хэлв. Энэ нь надад өвлөгдөж ирсэн баатар сарвтай холбоотой гэж хэлв. Үүнийг сонсоод Кунаны нүд гялдав. Тэгээд тэр дараа бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй хамгийн сайн найзууд болж болох юм биш үсттэй гэж боджээ. Яг тэр үед элсэлтийн шалгалтыг удирдах профессор хурж ирэв. Тэгээд тэр бүгдэд бэлдээрэй гэж хэлв. Кунан профессор Серпиг анхааралтай ажиглав. Тэгээд тэр хүн маш хүчтэй гэдгийг шууд мэдэрчээ. Сервч бас хүчтэй хүн байлаа. Гэхдээ түүний хамгийн онцгой зүйл нь ердөө хөлнийхэн эргэн тойронд үйлдэх хідэн харах байсан тул Кунанд нэг их сүртэй санагдсангүй. Тэгээд Серф Сайфи хоёр өөрсдөө танилцуулсны дараа та дөрвөлээ Драшк шидийн сургуульд амжилтаа илсэнд баяр хүргэе гэж хэлв. Үүнийг сонссон сурагчид бүгд цажирдав. Учир нь тэр одоо болтол шалгалт өгөөгүй байсан шүү дээ. Тэгэд Серф нэгээд энд шидтэй хүн л байвал бараг шууд илсдэг гэж хэлв. Гигэнтэй охин гайхаад гэхдээ энэ сургуулийн шалгалт маш хэцүү гэж сонссон. Серф мөрөө хавцаад тэр бол сургуулийн нэр хүндээ өндөрт гаргахын тулд тараас нь цуурхал гэж хариулв. Тэгээд тэр үргэлжлүүлээ. Та нар бүгд шидийн мэдлэгтэй. Тийм хүмүүс маш ховор байдаг. Тийм болохоор та нарыг унгаах бодол угаасаа байхгүй гэв. Үүнийг сонсоод Кунан баг зэрэг урам хугарчээ. Учир нь тэр шалгалтанд тэнцэх гэж маш их биелсэн байлаа. Гэхдээ шалгалт огт байхгүй гэсэн үг биш. Чиний бэлтгэл дэмий болохгүй гэж хэлв. Тэгээд тэр сургуулийнхаа системийг тайлбарлаж эхлэв. Энэ сургуульд сурагчдыг 3 ангилалд хуваадаг. Нэгдүгээр шат нь суур шат. Энэ шат нь шинэ шидтэнгүүд шидийн үндсийг сурдаг. 3 дугаар шат нь багшийн тусламжтай шат. Энэ нь ерөнхийдөө жирийн сурагчдын ордог шат юм. 2 дугаар шат бол багшийн тусламжтай хичээлүүд. Энэ нь ерөнхийдөө хамгийн энгийн шат. Харин 3 дугаар шатны нэр нь бие даасан судалгаа. Энэ шатанд хүрсэн хүн маш өндөр түвшний шидтэн болсон байдаг. Тийм болохоор хууль зөрчиггүй бол хүссэн шидээ өөрийн болгож сурч болно гэв. Үүнийг сонсоод Куна маш их догтлжээ. Учир нь өөрийнхөө судалгаа хийж хүссэн шидээ хөгжүүлнэ гэдэг түүний хувьд төгс санагдав. Тэр шатанд зөвхөн хамгийн шилдэг шидтэнгүүд л ордог. Тэнцэх маш хэцүү. Дуусгах ч бас хэцүү гэж хэлв. Тэгэхэд Куна бүр их баярлав. Учир нь тэр ямар хэцүү сорилт хүлээж байгааг мэдхийг хүсэж байлаа. Гэтэл Куна нэг ийм баяртай байгаад Сайфид нэг л таалагдсангүй. Удалгүй шалгалтын эхний хэсэг эхэллээ. Энэ нь хүн бүр өөрийн шидээ бодитоор үзүүлэх шалгалт байв. Тэгээд хамгийн түрүүнд хаан гург шалгалаа. Би 2 одтой галын тэмдэгтэй бас 7 ид шид ашиглаж чаддаг гэж хэлв. Тэгээд Серф хамгийн хүчтэй шидээ үзүүл. Галын шид ашиглав. Гал нь шууд урагшаа нисэнгүй. Харин хаангийн заасан замаар тархаж хөдлөж эхэллээ. Куна үнийг сонирхон харж байлаа. Учир нь шидэн энергийн гал байсан ч хаашаа явахыг нь хаанг өөрөө удирдах байв. Тийм болохоор шидийг маш олон янзаар ашиглаж болохоор санагджээ. Тэгээд шид дуусгаад өвсөн дээр эргэлзсэн хар мөр үлдсэн байлаа. Серф толгой дохиж сэтгэл хангалуун харагдав. Дараагийн хүн гэж хэлв. Тэгээд дараагийн хүн урагш алхав. Намайг Рэй гэдэг. Би 2 одтой салхины тэмдэгтэй гэж хэлв. Бас 8 шид ашиглаж чадна. Үүнийг сонсоод Серф баг зэрэг баярлав. Учир нь тэр өөрөө ч салхины шидтэй хүн байлаа.
Рэй сайн үзүүлээсэ гэж бодсон ч эцсийн төгөлд нь шидээ яаж ашиглахаас хамаарна гэж боджээ. Тэгээд Рэй саваагаа өргөх юм бүгд жаахан холдоорой. Энэ нилээд хүчтэй гэж анхааруулав. Тэгээд бүгд аргаж ухарлаа. Рэй саваагаа тэнгэр үүд өргөж маш их шидийн хүчтэй цуглуулж эхлэв. Тэр хүчээ газар руу савхад азар их хүчтэй салхи дэлбэрэх шиг болов. Аимшигтай салхи газар дээр шуурч эхэллээ. Энэ нь дунд төвчний шид байлаа. Тэнгэрээс хүч татаж салхи үүсгдэг маш хүчтэй арга байв. Куна үүнийг хараад үнэхээр гайхжээ. Тэгээд дараагийн хүн Рейс байв. Рейс 50 зогсоод би 3 одтой гэрлийн тэмдэгтэй бас 5 ижид ашиглаж чадна гэж хэлв. Миний хамгийн хүчтэй шид бол эдгийх шид. Гэхдээ одоо шаргацсан алга тиймээс 2 дахь хамгийн хүчтэй шидээ үзүүлээ гэв. Тэгээд Рейс гараа сунгахад маш хурдан гэрлийн туяа урагшаа асар хурдан харвав. Куна бүр алмаарчээ. Учир нь цэвэр гэрлэр хийсэн дайралт тийм хурдан байсан болохоор бултах боломжгүй байлаа. Хэрвээ шидэд дуусахаас өмнө таамаглаж амжаагүй бол зогтож чадахгүй мэт санагджээ. Рейс өөр ямар ижид ашиглаж чаддаг бол гэж үнэхээр сонирхож байлаа. Гэвч харамсалтай нь яг тэр үед түүний ээлж болов. Тэгээд Куна урагш алхав. Би 2 одтой усны тэмдэгтэй гэж хэлв. Би ердөө 2хан шид мэднэ. Усны бөмбөлөг, хөөс. Үүнийг сонсоод Серф шууд сочирдов. Учир нь түүнд Кунаны шалгалтыг маш хэцүү болгох гэж тусгайчлан хэлсэн байсан юм. Кунан гахаад юу гэсэн үг вэ гэж асуулаа. Тэгээд Серф чиний тухай 2 тусдаа зөвлөмжийн захиа ирсэн гэж хэлв. Тэгээд Серф үргэлжлүүлэн нэг дахин Хуанлигийн их шиддэнгээс ирсэн. Харин нөгөөх нь Зинли өөрөө бичсэн гэж хэлв. Зинлигийн нэрийг сонссон даруйд өрөөнд байсан бүх сурагчид сочирдов. Тэгээд бүгд Куна руу гайхан харлаа. Учир нь Кунаныг тийм алдартай хүнтэй холбоотой гэж огт бодоогүй байв. Харин Куна өөрөө бүр илүү гайхав. Та нар бүгд Зинлийг мэддэг байсан юм уу гэж асуув. Серф толгой дахиж шидийн ухаан судалдаг бараг бүхэн энэ нэрийг мэддэг гэж хэллээ. Серф өмнө нь Зинлитэй нэг их сайн харьцаатай байгаагүй. Тийм болохоор чамтай хөөртөн хандаад байгаа юм. Чи түүний шав шүүдэг гэв. Серф удалгүй гол зүйлдээ олоо. Ямар ч байсан Зинли өөрөө чиний шалгалтыг илүү хэцүү болгох гэж хүссэн гэж хэлв. Куна мөрөө авчаад за тэгвэл болъё гэж огтхон чайлгүй хариулв. Тэгээд Серф шалгалтаа эхлэв. Тэр гараа өргөхөд биеийг нь тойрон хүчтэй эргэлдэх салхин хамгаалалт үүсв. Салхи маш хурдан эргэлдэж байлаа. Тэгээд Серф чиний даалгавар бол энэ хамгаалалтыг давах гэж хэллээ. Үүнийг сонсоод бусд нь бүгд дотроо боломжгүйтэй гэж боджээ. Учир нь Кунан зөвхөн анхан шатны усны шидтэн. Харин салхи усны шидийг амархан түлхэж чаддаг байлаа. Тийм болохоор энэ даалгаврыг давах боломжгүй мэт санагдав. Гэтэл Куна Серф рүү хараад баг зэрэг урамгүй царайлав. Ийм амархан байсан юм уу гэж бодож байгаа мэт байлаа. Үүнийг хараад Серф сонирхон ингэж бардам байхаасаа өмнө эхлээд давчих эсвэл зүгээр дүр эсгээд байна уу гэж хэлв. Кунан Рейсийн өмнө нүрээ алдахыг хүссэнгүй. Учир нь Рейстэй илүү дотн болохыг хүсэж байлаа. Тэгээд ямар ч эргэлзээгүйгээр шалгалтаа эхлүүлв. Тэр олон 10 хөөс гаргаж Серфийг бүх талаас нь хүрээлүүллээ. Үүнийг хараад Серф гайхав. Тэгээд ийм олон хөөс гаргасан чинь гайхалтай. Гэхдээ нэмэргүй дээ. Энэ хөөс миний хамгаалтыг нэвтэлж чадахгүй гэв. Гэтэл Куна хараахан дуусаагүй байлаа. Тэр улам олон хөөс гаргаж эхлэв. Тэгээд хөөснүүдээ улаан өнгөтэй болгож Серфийн хамгаалтыг тойрон маш хурдан эргэлдэж эхлэв. Одоо Серф хамгаалтаа бууруулвал тэр олон хөөсөнд залгиулах байлаа. Гэсэн ч Серф бууж өгсөнгүй. Намайг ялахыг хүсвэл үүнээс илүү их зүйл хэрэгтэй гэж хэлв. Кунан 50 байлаа. Тэгээд усан сандал хийж доороо гаргаад тухтай суучгав. Яг л цаг зав ихтэй хүн шиг харагдаж байжээ. Тэгээд тэр энэ тулаан айл хэдийн дууссан гэж хэлв. Куна энийгэд би энэ хөөсний шуургыг 2 бүтэн өдөр барьж чадна гэж хэлв. Энд хугацааны хязгаар байхгүй. Тэгэхээр би таныг ядартал хүлээж чадна. Тэгээд тэр цааш нь харин таны энэ салхины хамгаалал маш их шидийн үуч ихтэй байгаа. Та ихтэй хагас өдрөл тэсэх байх гэж хэлв. Үүнийг сонсоод Серфийн царай барав. Учир нь Кунан зөв хэлсэн байлаа. Тэгээд Серф аргагүй ирэхэд бууж өгөв. За би ялагдлаа гэж хэлв. Тэгээд Куна хөөснүүдэд тарав. Шалгалт дуусмагч шууд Рейс рүү эргэж дахин шидээ үзүүлээч би илүү ихийг хармаар байна гэж шалгааж эхлэв. Серф бүх сурагчдыг дагуулan анги руу оруулав. Тэгээд Кунан Рейсийг 50 орхисонгүй. Тэр байн надад дахиж үзүүлээч гэж гуйсаар байлаа. Бүр хамт бялуу идэхүү гэв. Тэгвэл сонирхолтой байж магадгүй гэж өрөв. Гэвч Рейс шууд үгүй би чадвараа гайхуулах сонирхолгүй гэж хариулв. Тэр үед Серф тэдний яриаг таслаад бүгд анхаар гэж хэлв. Тэгэд Кунан руу хараад
Наад сэтгэнхэ бол хичээл эхлэх гэж байна гэж нэмэллээ. Тэгээд Серв одоо ярилцлагын хэсэг эхэлнэ. Ярихынхаа өмнө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тийм болохоор Кунан чи одоохондоо 50 бай гэж хэлв. Куна ойлгосон янзтай толгойд оглоо. Тэгээд Серв хамгийн түрүүнд Ханкийг дуудав. Ханк дотогш орсны дараа Кунан Серв рүү ярилцлага дээр яг юу асуудаг юм гэж асуулаа. Серв мөрөө авчаад тодорхой хэлж мэдэхгүй л байна. Хүн бүрээс өөр зүйл асуудаг гэж хэлв. Тийм болохоор чи өөрийнхөө хэлж ирэхэд л мэдэх баг. Тэгэхэд хүлээх зур Кунан Сервээс салхины шидийн талаар асууж эхлэв. Тэгэд Кунан хүслэн бүхний асуусаар байла. Удалгүй бүгд ярилцаж дуусав. Тэгэхэд Серв Кунанаас хэрэг өмнөх тулаанд хугацааны хязгаартай байсан бол чи яах вэ гэж асуулаа. Кунан 50 хариулв. Хүлээгээрэй. Ялах боломж байсан юм бол би хөөсөө таны хамгаалттай нийлүүлээд салхийг өөрийг нь удирдах гэж оролдох байсан гэв. Үүнийг сонсоод Серв гайхжээ. Чи үнэхээр тийм зүйл хийж болно гэж бодож байгаа юм уу? Би өмнө нь тийм арга сонсож байгаагүй гэж хэлв. Кунан толгоогоо баг зэрэг хазаалгаад би туршиж үзээгүй. Гэхдээ боломжтой юм шиг санагдаж байгаа гэж хэлв. За би өмнөх бичлэгэн дээр 1500 лайк хүрвэл 2 партаар нь оруулна гэсэн шүү дээ. Одоо арай тэр бичлэг 1500 лайк хүрээгүй байгаа болохоор би ингээд ганц партаар нь оруулж байна. Тэгээд лайк болол саббаа дараарай. Тэгвэл би илүү хурдан бичлэгийг дараагийн партаар оруулъя.